Өдрийн мэд үзэгчтэй баг үеийн мэдээ эхэлж байна. Тэгэхээр Фара Олимпиад Монголын баг тамирчид амжилттай оролцож байна. Энэ тухай мэдээллийг хүргэхээр студиуд Сэтгүүлч Сүхбаатар ажиллаж байна. За өдрийн мэд хүргэе үзэгчтэй. За Фара Олимпиад оролцож байгаа манай тамирчид бол сайхан амжилттайгаар одоо тэмцээнээ үргэлжлүүлж байгаа мэдээллийг одоо бид хүргэх гэж байна. Өнгөрсөн шинэ бол манай одоо 60 кг-д барилдсан ууган хүү маань хүрэл медаль хүртлээ. За хүрэл ууган хүү маань одоо яг мөнгөн медалийн төлөө 50 секундын өмнө одоо ялагдсныг бол та бүхэн мэдж байгаа. За энэ маань одоо ууган хүү өнгөрсөн шинэ дагах барилдаа хийж хүрэл медалийг одоо авсан байгаа. За одоо бид нэр яг хүрэл медалийн барилдааныг үзүүлэх гэж байна. За ууган хүний одоо өрсөлдөгч бол одоо дэлхийн ошоо медальт за олон улсын нэртэй тамирчин за чиндээ бол одоо тэргүүлж байгаа ийм тамирчин ажиршууны ийм тамирчин байгааг та харуулж байна. За энд одоо нэмэлт мэдээлэл хүрэхэд бол харааны бэрхшээлтэй тамирчдын хувьд бол 3 ангилдаг. V2, V3 гэж ангилдаг юм байна. За V3-ын 60 кг-ийн жинд бол манай ууган хүү цогцолсон байгаа. За яг одоо бол одоо ингээ барилдаа эхэлж байгаа. За энэ бол өнгөрсөн шил болсон барилдаа юм аа. Here we have it, Baloma is going to be wearing white and Ibrahimov of Azerbaijan is wearing blue. Watch out for fireworks because it's just about to happen. Two big throwers and it's all over. Yes it is. Seconds and it's all over. That was amazing. Yoko Otoshi there. It was a side sacrifice technique by Baloma. За энэ Олимпийн аваргыг хэдхэн секунд дотор ингээд дарж байгаа энэ хүчлэг бол байна. Сая бол энэ одоо манай ууган хүү тамирчны өрсөлдөгч бол би түрүүнд дурдсан. За жуудаа сонирхчод за Паралимпик үзэж байгаа хүмүүст бол одоо энэ тамирчдыг бол сайн таних бах. Энэ бол одоо энэ Олимпийн алтан медальтай ийм тач байгаа. Ууган хүү бол одоо дагах барилдаан хийж одоо үнэхээр сайхан амжилт үзүүлж байгаа. Та бүхэн харуулж байна. За Паралимпикод амжуулахаар манай сэтгүүлчид тэндээ дааж байгаа. За бид тэндээс бол дүрс авч энэ мэдээлэл одоо хүргэж байгааг та бүхэнд хүргэхэд таатай байна. За өдрийн мэдээнүүдэд 4 цагаас хойш бид нэр одоо энэ ууган хүүгээс авсан ярилцлага бол за тэндээс шууд сурвалжлагуудыг одоо бас дамжуулах болно. Big smile on his face there and Baloma Uganku of Mongolia gets the second bronze medal. За Паралимпийн тамирчдаас ирсэн мэдээлэлээр бол манай улсын одоо 57 одоо ангилд өөрөнцөг түлхэлтийн шийдэлтээр одоо энэ цогтгөрл гэдэг эмэгтэй бас сайхан амжилгаж 5 дугаар байрт одоо бичигдэж байгаа мэдээлэл байна. За цаашдаа одоо өөрөнцөг шийдэлт болон за бай тарваа за бүхий төрөлд бол одоо бас амжилт гаргахаар манай тамирчид одоо хүлээлттэй байгаа. Энэ мэдээллийг бид дэлгэрүүлж үзүүлэх болно. За баярлалаа.